Орхон аймгийн Соготогоос арх биш ааруул сонгой, тамхи биш тараг сонгой, спорт биш спорт сонгой гэсэн урайндор Facebook сошиалын хүрээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаа чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Арх тамхины хор зөрчлөөс урьдчилан сэргийлэх сөрөг үр дагавруудыг нийтэд таниулах, ааруул цагаан эдэний ач тусыг сурталчлах, идэвхтэй хөдөлгөөн эрүүл байх үндэс болдог зэргээр нийгэмд эерэг хандлагыг бий болгож зөв уриалгыг нийгэмд хүргэх зорилгоор Орхон аймгийн бүх байгууллага түүний ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчдөд дамжуулан нийгэмд нөлөөлөх ажлыг Баян өндөр сумын Соготогоос энэ сарын 11-ээс эхлүүлэн ажиллаж байна. 17 онд хийсэн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлууд 18 онд хийгдсэн ажлуудаа бид нар бас дүгнэж үзсэн. 18 онд бол Согот баг дээр 17 оныхаа мөн үетэй харьцуулахад 43%-аас 600% хүртэл одоо гэмтрийн гаралт хүүхэд оролцсон гэмтрийг тийм улгаан гэмтрийг буурсан сайн үзүүлэлт байж байгаа маа. Тэгээ бид нар үүгээрээ дамжуулан юу хэлэх гээд юм хэрэг одоо арх тийм үү энэ тамхинаас татгалзаж ааруул цагаан эдэг яагаад хэрэгжилж болохгүй гэж бид нар болно гэж бодож байгаа. Энэ мессеж чиглэвэ гэсэн зорилготой энэ хүү ажлыг одоо эхлүүлээ явж байгаа гэдгийг бас хэлье. Үүний үр дүн яаж харж байгаа нэхээр одоо ерөөсөө айл болгонд Facebook үзэж байгаа хүн байна. Сошиал интернетээр аялж байгаа хүн байна. Тэгэхээр энэ мэдээллийг хүн болгонд бас хүргээсэй гэж бодож байгаа. Архины хор нөлөө гэж юу байдیں тийм ээ? Тамхины хор нөлөө гэж юу байдیں тэрийг бас мэдээсэй. Тэр үднээсээ үнээс татгалзаасаа гэсэн зорилготой явуулж байгаамаа. Тэгээ хүнд нөө хэлвэл ямар байдлаар хэлэх вэ гэдэг чинь бас нэг талын хүнд хүрэх талаас аж тийм үү те эерэг байдлаар ийм байд юм биш үү арх одоо хортой юм биш үү түүний оронд арх цагаан ааруул цагаан эдэг хэрэглээ зүгээр юм биш үү гэсэн мессежийг л өгөхийг зорж байгаа маа. Тэгээд арх биш ааруул сонгой, тамхи биш тараг сонгой, спорт биш спорт сонгой гэсэн уриалгатай тус нөлөөллийн ажлын урилга уриалга хүлээн авсан байгууллага уг ажлыг 7 хоногт багтаан зохион байгуулж нөлөөллийн ажлыг дэмжиж нэгдэж буйгаа илэрхийлэн тусгайлан бэлтгэсэн уриалгатай самбарыг ашиглан уриалгыг дэмжсэн зураг бүхий агуулгыг сошиал орчинд өөрийн цахим хаягт болон Орхон аймгийн Баян өндөр сум Согот баг гэсэн хаягт байршуулан түгээж бусдад уриалгах юм а. Тус ажлын хүрээнд Соготогийн засаг дарга ажилчин албан хаагчид Intel Group-ийн Орхон аймгийн салбарт гардуулан өгч нөлөөллийн ажлыг эхлүүллээ. Зөв эерэг бүхнийг дэмжин хамтран ажиллахыг Соготогоос Орхон аймгийн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаа уриалж байгаа юм а. Бид эхлүүлж байна, бид уриалж байна.